За та бүхний энэ өдрийн амрыг ирье. За аймгийн иргэдийн хурлын дэргэд бол энэ улс төрийн хил сэрэгт хэлмэгдгийг цагаатгах ажлыг өдөртөн зохион байгуулах салбар комисс ажиллагаа явуулдаг. За энэ нь бол 1997 онд улс төрийн хэлмэгдгийг цагаатгах түүнд олгох нөхөө олгорын тухай хуулийг баталж ингэж хэрэгжүүлснээс одоо эхэлсэн байж байгаа. За мөн Монгол улсын их хурлын 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталсан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд жил болрын 9 сарын 11-ыг бол хил сэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон хуульчлснаас хойш одоо төрөөс чиглэл болгосны дагуу орон нутагт бол одоо ажлуудыг төлөвлөгөөний дагуу ингэж зохион байгуулж ирсэн байгаа. За улс төрийн хил сэрэгт хэлмэгдэгчдийг судалгааны дүүр санаачлан 1997 онд Дорногов аймгийн харьяат за тухайн цаг үед улс төрийн хил сэрэгт хэлмэгдсэн 2000 гаруй үнийг цагаатгсан одоо юм цагаан ном гэж ярьдаг тийм ном гаргасан байж байгаа. За уг номонд орсон нэр бүхэн хэлмэгдэгчдийн ар гэрийнхэн, тэдгээрийн ам бүлийнхэн болон цагаатгалын тухай шийдвэр холбогдох лавлгааг авах хүсэлт одоо олноор цагаатгалын ажлыг бол тухайн үед бол нэлээд тийм өндөр хэмжээтэй зохион байгуулж ирсэн байдаг. За 98 оноос одоо хүртэл за одоо 1210 хүнд одоо эрх зүйн зөвлөмж өгсөн байгаа юм. За 147 хүнд одоо цагаатгалын үнэмлэх одоо бичиж ингэж цагаатгаж олгосон. За тагнуулын ерөнхий газрын лавлгааг 188 удаа одоо авч хүмүүст өгсөн байж байна. За үндэсний төв архивын лавлгааг бол 143 удаа одоо авч одоо тэр хил сэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн ар гэр бүл хүүхдэд нь ингэж гаргаж өгсөн. За мөн нийт 546 хүнд одоо 487.5 сая төгрөгийн нөхөн олгорыг одоо улсаас одоо олгосон байна аймгийн хэмжээнд. За ер нь энэ салбар комисс бол одоо жил болгоны одоо 9 сарын 10-нд бол одоо энэ хил сэрэгт хэлмэгдсэн улсуудын төлөө өдрийг зохион байгуулж энэний дагуу арга хэмжээ юмыг зохион байгуулдаг. За энэний дагуу бол одоо хүмүүсийн ар гэртэн туслах, за мөн тэр хил сэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн одоо ар гэр үр хүүхдийг хүлээж авч уулзах, за мөн төчин чохирлын хэд бол амрын хэдэд одоо буйны ном хуруулах, за мөн одоо юу гэдгийг сумдын одоо энэ салбар комиссоос сумдынхаа хурлын хажууд байдаг. Тэдгээр одоо сумдын салбар комиссуудад үүрэг чиглэл өгч энэний чиглэлээр арга хэмжээ зохион байгуулаа. Энэ хэлмэгдэгчдийн ар гэрийнхэнтэй уулзаж ийм асуудал болж ийсэн. Ийм одоо юмнуудыг цагаатгсан. Тэдгээрт хүндэтгэл үзүүлэх. За тэр мөн хэлмэгдсэн улсуудын одоо хойноос буйны ном уншуулах гихчлэн ийм арга хэмжээнүүдийг бол зохион байгуулж байгаа. Энэ жил мөн бас бид бүх одоо сумдын одоо энэ салбар комисстой бас энэ салбар комиссийн зүгээс чиглэл өгөөд одоо ажлуудыг зохион байгуулаа гэж ингэж хэлж байгаа. За мөн улс даяар мөн энэ өдрүүдэд бол одоо бас энэ чиглэлийн одоо баримтат кино, за мөн мэдээлэл бүх юмнууд ингэж гарч ингэж ард иргэдэд хүрч байгаа.